За сайн байцгаана хүүхдүүдээ. 11-р ангийн бие даан судлах хичээл 7-г танилцуулж байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол угсруулах холбоо түүнийг эрэлрүүлэх арга хэрэглүүр гэсэн сэдэвт хичээл байгаа. За өнөөдрийн хичээлийн зорилго нь юу вэ гэхээр угсруулах холбоо бол хэлний нэгж тус бүрээр илэрч байдаг гэдгийг ойлгуулах зорилготойгоор өнөөдрийн хичээлийг бэлтгэлээ. За угсруулах холбоо бол монгол хэлний өгүүлбэр зүйн холбооны голлох юм маяг. Утга, үүрэг, хэлзүйн хэлбэрээрээ өөр үгсийг хэлзүйн болон утгын хувьд шууд холбоонд оруулан хэлзүйн тодорхой арга хэрэглүүлээр холбож харьцааны утга илтгэхийг угсруулан холбох арга гэж хэлнэ. За угсруулах холбоонд бол хоёр бүрдүүлбэрийн нэг нь голлон захирч харин нөгөө нь дагалдан захирагдаж байдаг учраас дагуул үг дээр нэмэх нь цөмөг гэсэн бүтцтэй байдаг. За угсруулах холбооны үндсэн шинж нь бол үг өгүүлбэр, за мөн холбоо үг, нийлмэл өгүүлбэр. За дагуул үг мэдээж цөмөг. За дагуул үг нь захирагдана, цөмөг нь бол үг өгүүлбэр нь захирна гэсэн ийм хэв шинжтэй байдаг. За угсруулах холбооны арга. За угсруулах холбоог бол найрах буюу хамжих гэсэн хоёр аргаар илэрдэг. За найрах аргад нь бол нөхцлөөр, за нөгөө арга нь бол холбох үгээр хоорондоо холбогддог. За харин хамж харгад нь бол зөвхөн үндсээрээ цөмөг үндэ холбогдохыг бол хамж харгаар холбогдож байна гэж үздэг. За угсруулан холбооны найр харгын талаар бүгдээрээ ярилцъя. Нэрийн тэн ялгалын нөхцөл, үеийн холбох нөхцөл, угсруулан холбох, үгээр холбохыг бол найр харга гэж хэлээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг үгийг нөгөөд нь эрхшээн захируулж хэлцэн харьцааны утга илтгэхдээ дагуул үгийг нэрийн ба үеийн нөхцлөөр холбох, эсвэл угсруулан холбох үгээр хэлбэржүүлж цөмөгөнд нь холбохыг бол найр харгаар холбож гин гэж хэлээд байгаа. Жишээ нь хөдөлмөрийн баяр. Хөдөлмөр гэсэн үг маань баяр гэсэн үгэнд холбогдохдоо хариалахын тэн ялгалын энэ нөхцлөөр холбогдож байна. За харин явсныг мэдэх гэсэн үгийг харахад явсан гэдэг үг маань мэдэх гэсэн үгэнд холбогдохдоо заахын тэн ялгалын нөхцлөөр холбогдож байна. За энэ мэтчлэн холбох үг болон нөхцлөөр холбогдож байгаа аргыг бол угсруулан холбооны найр харга гэж хэлээд байгаамаа. За найр харгын талаар бүгдээрээ ярилцъя. Нэрийн нөхцөл, үеийн нөхцөл холбох үг гэж хэлсэн. За тэгвэл нэр үгийг нэг үгийг нөгөө холбохдоо холбохдоо хэлцүйн утга илтгэхдээ дагуул үгийг нэрийн тэн ялгалын нөхцлөөр хэлбэржүүлж цөмөгөнд холбохыг хэлээд байгаа. Жишээ нь энд бол 8 тэн ялгалын нөхцөл орно. Талын айл, сайнны жишээ, чамд өгөх, хүнийг таних, ахаас асуух, уул руу явах гэх мэтчлэн нөхцлүүдээр бол дагуул үгийг нь хэлбэржүүлж цөмөгөнд нь холбосон байгаа харагдана. За үеийн нөхцөл нь бол бас мөн ялгаагүй үйл үгийн тодтгон холбох буюу нөхцөлтүүлэн холбох нөхцлөөр хэлбэржүүлж холбохыг хэлээд байгаа. За жишээ нь хийх ажил гэдэг. Хийх гэсэн үг маань бас тодтгон холбохын хээ нөхцлөөр хэлбэрчсэн байна. Уншигч хүүхдүүд ундаг дугуй, уншмаар ном, иддэг хоол гэх мэтчлэн. За холбох үг гэхээр монгол хэлний угсруулан холбох үг нь үгс нь холбоо өгүүлбэрийг холбож жишин харьцуулах, тодтогч, тодтуулагчийн харьцааг илтгэж байдаг. За тийм учраас үеийн орон, цаг, шалтгаан, болцлын утгаар холбон найруулдаг. За угсруулан холбох үгтэй жишээ бүгдээрээ авцгаая. Сурахын төлөө шамдах. За төлөө гэсэн үг байна. Заасны дагуу хийх. За эндээс харахад бол дагуу гэсэн холбох үгийг харагдаж байна. Мөнгө шиг, сор гэсэн жишээн дээрээс харахад шиг гэсэн дагуул үг харагдаж байна. За энэ мэтчлэн найр харга бол 3 хэлбэрээр илэрдэг байгаа. За үгийг угсруулан хамжуулж холбох арга нь ямар арга байдгийг бэ гэхээр за үгийн үндэс нь бүтээгэр хоорондын харьцаанд тэг хэлбэрээр илэрдэг. Үг зүйн талаас харьцаа заах бүтээгэр буюу нөхцөл болох үгийн бүтцийн үндсэн хэсгийг бол үндэс гэж хэлдэг. За тэгвэл үндсээрээ дагуул үг нь цөмөг үндэ үндсээрээ холбогдож байгаа хоёр жишээг авъя. Төмөр, хүрц, нэмгэн, нэвтэр гэсэн хоёр үг байна. Төмөр гэсэн үг маань хүрц гэсэн үгтэй холбогдохдоо бол жишээ харагдаж байна. За нэг үгийг нөгөөд угсруулан хамжуулж холбох гэдэг нь холбоо үгийн хоёр бүрдүүлэгчийн дагуул үгийг нь хэлцүйн ил тэмдэггүйгээр цөмөгөнд захируулан холбож хэлцүйн харьцааны утга илтгэхийг хэлээд байгаа. Жишээ нь төмөр хувин, хоёр хүүхэд, нэг санал, тэр хүн. За эдгээр үгүүдийг харахад бол бүгдээрээ дандаа үндсээрээ цөмөгөндөө холбогдож байгаа жишээ харагдаж байна.
Угсруулах холбоо маань хэлний нэгжүүд дээр яаж илэрдэг вэ? Бүгдээр ангиллыг нь харцгаая. За угсруулан холбоогоор холбогдсон чөлөөт холбоогийн жишээний одоо утга нөхцөл онцлог дээр ярилцъя. Хоёр гишүүн чөлөөт холбоог нь угсрах холбоогоор холбогдно. Өөрөөр хэлбэл сэлгэцтэй гэсэн үг. Дагуул үг дээр нэмэх нь цөм үгийн одоо аль нэгийг нь өөр өөр солино найруулахад үндсэн утгаа хадгалаад байж байдаг. За угсруулах холбооны хамгийн бага нэгжийг хэлээд байгаа. За жишээ нь энд сагалгар мод, ногоо мод гэсэн одоо үгээр солиход үндсэн утгаа мод гэсэн үндсэн утгаа хадгалаад байж байна гэсэн үг. За угсарсан нийлмэл үг буюу угсраа үг. За үүнийг бол бас чөлөөт бас холбоо үг гэж авч үздэг. За угсарсан холбоогоор холбогдож өгүүлбэрт нэг гишүүний үүрэгтэй байдаг. Жишээ нь тэмээн хяруул, элсэн чихэр, элэг барих, ямаан одоо омог, засаг дарах. За эдгээр үгүүд чөлөөт бас холбоо үгийг бол нэг нь нөгөөгөөр оршин тогтнох боломжгүй. Заавал одоо хоёулаа байж ээж өгүүлбэрт нэг гишүүн болдгоор бас онцлогтой байгаа. За угсарсан холбоо харьцаатай өгүүлбэрийн гишүүд бас байдаг. Өгүүлбэрийн бүтц доторх дэлгэрүүлэгч гишүүдийг харахад гишүүд бол тодтгол тусагдхуун байц гишүүн байдаг. Холбоогоор орж болно. За үүн дээр жишээ авъя. Одоохондоо хүнийг хөрс шороо нургуулж байгаа болохоор баян байгаа юм гэсэн өгүүлбэрийг харахад одоохондоо хүнийг одоо гих мэтчлэн үгэн дээр бол одоо жишээн дээр гарч ирж байна. За дараагийнх нь угсарсан нийлмэл өгүүлбэр. За угсарсан нийлмэл өгүүлбэр бол гишүүн өгүүлбэр дээр нэмэх нь гол өгүүлбэр гэсэн бүтцтэй байдаг. За жишээлх юм бол мань нэр тэр үнэрийг сарын өмнө Бээрлэнд буусан даруйдаа мэдэрчүүлээ гэсэн өгүүлбэр дээрээс харахад гишүүн өгүүлбэр нь бол тэр улаанаар тодруулсан хэсэг буюу тэр үнэрийг сарын өмнө Бээрлэнд буусан даруйдаа гэсэн хэсэг бол гишүүн өгүүлбэр, мань нэр мэдэрчүүлээ гэсэн маань бол гол өгүүлбэр байгаа харагдаж байна. За угсарсан нийлмэл өгүүлбэр нь өөрөө бол гишүүн өгүүлбэр гол өгүүлбэрээс бүтдэг. За энд бол харагдаж байна дагуул өгүүлбэр, цөм өгүүлбэр гэдэг графикаар харуулсан байна. За өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа. Бие даан судлах хичээлээ сонсоод сорилоо өгөөрэй.